мал сайжрахад цөмс үрэг шигмэл омгийн мал бий болоход эрс төлөвлөгч нь хамгийн чухал нөлөөтэй байдаг юм байна. 7 сарын 1-нд хургаа ялгаад хэлбэгч оны ширгээчлээ гэхэд 7 сарын 1-ээс хонь махан таргаа авах болцоотой байдаг. 4 сарын 15-наас 6 сарын 15 хүртэл хонь илгэн тарга ус буюу усан таргаа авч хэлдэг. Илгэн томордог тийм ээ. Тэгэхээр 7 сарын 1-нд хурганаасаа салсан хонь махан таргаа авч эхлэнэ гэсэн үг. 4 сард хургалсан хонь 9 сард хурганаасаа салъя. Тэгээ ширгээ. 9 сарын 1-ээс яах вэ? Шууд өөхөн таргатай шилжинэ гэсэн үг. 6 сарын 15-наас 8 сарын 15 хүртэл махан тарга авах хугацаагаа үндсэндээ хургатаагаа навцуултаад алддаг гэсэн үг. Тэгээ сүүлийн үеийн хонь яадаг гэвэл хавилган дээр хальс шигээ нэгхэн махтай тэгээд ийм 3 хуруу зузаан өөхтэй байгаа. Хоньны чинь махнаас идэх юм олдохгүй ингээд хотынхны яриад идэх чинь тэр байхгүй. Яагаад гэвэл махан таргыг авах хугацааг бид нэр төлөө орой төлж төлөвлөснээр алддаг юм байна л да. 7 сарын 1-ээс махан таргаа аваад 8 сарын 15-наас хойш өвсний сүлд асуудал өөхөн таргаа аваад ингэж байгаа мал ирэх жилийнх нь 2 дугаар сард огт хүчээ алдаагүй шүү. Намрынхаа таргаас төлөвлөдөг. Намрын таргаас төлөвлөхөд яах вэ? Хураг тавир гарна, их жилвтэй байна. Ихтэй амар хургандаа амар малчиндаа.